Өргөжлүүлэн та бүхэндээ за баярын дугаарын за хүндтэй зочныг бас уулзуулахад бэлэн болсон байна. Тэгэлгүй ах вэ. За шинийн нэгний маань студийн маань хойморт соёл урлагийн их сургуулийн соёл судлалын тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Мөнхбаатар хүрэлцэн ирсэн байна. За сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна уу? За сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан сар шиндээ сайхан шинэлж байна. Сүргэн бол тархан тавтаа руу. Тархан тавтай. За тэгээд ажил үйлсэн бүтэмжтэй сайхан өнгөрж байна гэдэг. Амжилт бүтээл ер нь их ариун байна шүү. Сар шиндээ сайхан шинэлж байна. За шинийн нэгний өглөө. Таны хувьд ер нь хэрхий эхэлж байна. Одоо ч ер нь хүмүүс ч дээ сайхан ахмадууд дээр очсон золголтоод эд үргэлжилж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Монгол төмний цагаан сарын гэж энэ сайхан утга төгөлдөр бэлэгдэл өндөртэй төр төмний их сайхан баяр цэнгэл ёслол зан үйл юм да. Тэгээд энэ сар шинэ бид өхөн бол одоо жил болгон дорн дахны тооллоор бэлгийн тооллоор шинэ жилийн өгч шүү дээ, тийм нэг ясны. Нөгөө талаар бол энэ төр ёсны их бэлэгдэл зан үйл гүйцэтгэж байгаа. Тэгээд өнөөдөр шинэ нэгэн сайхан өглөө гарлаа. Миний хувьд бол одоо манай гэр бүлийн хувьд бол жил болгоно одоо цагаан сар шинийн нэгнэ Монгол төмнийхөө нэгэн адил өглөө эртлэн босож. За тэгээд өглөөнийхөө нарандаа золгож сүү цайныхаа дээжийг өргөж. За тэгээд нартаа зэрэгцээд гэр орондоо золгоод тэгээд хамгийн өндөр настай одоо манай буура эмээ байдгийн одоо эмээ маа. Тэгээд эмээдээ золгоол. За ингээл ахамдаасаа ахуулаад аав ээжтэй золгоод тэгээд одоо ахын дүүсээрээ айлчлах золголтын ажил эхлэх шүү дээ. Тэгээд шиний нэгэн бол өөрөө тэгээд сая ч өдөр орондоо эмээтэйгээ золгочаал. Тэгэл наашаа Монгол төмөнтэйгээ золгох гол үрээд ирлээ шүү дээ. Тийм. Та ариг бас сайн уудаг үстэй ер нь. Манайхан ч бас баяр ёслолын бас үндснийхээ яг уламжлалт сайхан цагаан сар наадам гэсэн том баяруудаар бас энэ цагаан тэгээ бас энэ айргаа бас төлхөө бас хэрэглээд байдаг шүү дээ, тий. Сайхан байна. Айраг сайхан шинж байгаа. Манай булганы сайхан шинэ айраг баг. Тийм байна. Монголчуудын эдээ ундааны соёл гэж нэг гайхалтай зүйл байна. За энэ эдээ ундааны соёл, эдээний соёл, одоо энэ сайхан тавгийн эдээ шүүс. За тэр ундааны соёл донд дэлхийд гайхавддаг нэг зүйл бол одоо энэ Монгол төмний айраг шүү дээ. Гүүний сүг одоо өхрийн ширэн хөхөөрөнд исгэж бүлж тийм ээ. Энэ бас том химийн уруул яваад байна тэр дотор нь тийм ээ. Тэгээ ингээд ямар ч одоо энэ спиртгүй гэхдээ одоо согтууруулах чанарын тийм ээ. Гэхдээ одоо орчин үеийнгээр бол одоо байгалийн цэвэр эко ийм бүтээгдэхүүнийг одоо монголчууд ундаа энэ айраг гэж өндөрлөгтөнд ховорын сайхан ундааг гаргасан байт юм а. Тэгээ энэ айргаа бол одоо нам зуны цагаас эхлээл гүүгээ барьсан цагаас л ямар орой болтол. За зарим газар бол одоо өвлөлийн сарвч гүүгээс хайж байгаа сайхан газар бол байна шүү дээ. Тэр чинь энэ ундаатайгаа л одоо монголчууд чинь бүх баяр ёслол өдөр тутам ингээ холбоотой байх юм. Тэгээд энэ сайхан айраг байна. Энэ намар сайхан нөөцлсөн айраг байх шиг шүү. Хэлгүй ах уу. Ер нь цагаан сарын баяр маань өөрөө хамгийн анх цагаан эдээний баяр гэж бас явдаг байсан юм байл шүү дээ. Тэгээд цагаан эдээ ундаагаар бас тавгийн эдээгээ засаад ер нь цагаан сараар одоо тий эдээ ундаага ер нь хэрхэн бэлдэх ёстой байдгийг тэр талаар бас бидэнд үзэгчдэд маань сонирхол. За тэгэлгүй яг ер нь Монголын цагаан сарын түүх уламжлал их эртний юм байна. Бидний хөнгөрний үед монголчууд одоо юм их ан ховрод мордож тий за түүнээс болсон гол зумгоо ард иргэдтэй хов хишиг хүртээдэг тухай тэгээ сайхан дахил тайлах хийж олноороо сугуулж найрлж баярлдаг тухай эртний сурвалжуудад бас бичүүлдээсэн байдаг. За тэгээд наашлаад ирэхэд Лизэн Чингис 13 дугаар зууны үед гэхэд одоо энэ хуучны Монгол цаг тооны бичиг сарын нэршлэр одоо ингээд сүүн сар, хувь сар энэ гэдэг нэртэй байна л да Монголын одоо энэ сар тооны бичиг. Тэгээд тэр сүүн сардаа буюу одоо энэ малын шим бүгд бүрэн боловсрсон цагт ингэж цагаан сараа хийдэг одоо намрын улиралд хийдэг байсан да. Тэгээ Эзэн Чингис хаан одоо 1206 онд их Монгол улсаа байгуулснаар одоо хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу одоо өвлийн үнэтэд авсны баяр болгож одоо цагаан сараа ингэж хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд хийдэг болсон тухай мөн одоо их сурвалж дурдсан. Тэгэхээр монголчууд бол энэ эдээ цагаан боловсрсон намрын улиралдаа цагаан сараа хийдэг байж байгаа. За Эзэн Чингисийн зорилгоор одоо хавар хийдэг болсон байна. Гэхдээ энэ эдээ удаага хүндэтгэлдэг, хүндэтгэлийн эдээ зоог шүүсээ бэлтгэдэг тэр уламжлал нь бол
намар хаврын ялгаа байсангүй. Яг л хүндэтгэлтэй ёсороо ингэж хийдэг. Энэ уламжил өнөөдөр хүртэл яваад ирсэн байх юм а. Тэгээ энэ цагаан сар гэдэг бол одоо нэгдүгээрт энэ чинь төр ёсны их бэлэгдлийн том баяр цэнгэл. Хоёрдугаарт энэ бэлгийн тооллын одоо шинэ жилээ ухтж байна. Шинэ жилийн баяр. За гуравдугаарт энэ ураг төрөл гэр бүлийн баяр. Гэр бүл гэдэг чинь одоо Монгол ёсоор бол баг төр гэж явна шүү дээ. Тэ. Хос хоёр одоо өөр газар нутагт өөр аав ээж төр төрсэн хоёр залуу эрэгтэй эмэгтэй хоёр хорим найр үүсгэлээ гэр бүл боллоо. Тэнд баг төр үүсэж байна. Тэр гэр бүл байхгүй бол төр улс байхгүй гэж үзэж байна. Тийм учраас төр улсын хамаг хэргийг явсаар хамгийн жижигхэн хэрний хоёрхан хүн нийлж штэ тийм ээ. Жижигхэн хэрний хамгийн хүч хэрхэг тэр одоо нийгмийн бүтэц бол гэр бүл гэж үздэг. Энэ бол эртнээсээ манай Монголд өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. Тийм учраас гэр бүлийн их ураг найр төрлийн их том баяр наадам, төр ёсны их баяр наадам нэг зүйл дээр очиж тавцж байгаа нь одоо цагаан сар байна шүү дээ. Одоо өнөөдөр бид нар энэ шинэ сар айл болгон бужигнаа л тий айл болгон л одоо өргөөгийнхээ хаамаарт өөрийнхөө болохоор өөрийнхөө амжиргааны төвшөнд нийцсэн тийм ээ. Өөрснийхөө тэр хүндэтгэлээ шингээсэн, бэлэглээ шингээсэн ийм сайхан эдээ бодоо зоогоо засаад за ингээд ураг төрлөөрөө хамгийн ахмадын дээр орж олгоод тэр жилийнхаа хийсэн бүтээснээ өө эмээдээ аав ээдтэй дүгнүүлж тэр гэр оронд энэ жил ямар шинэ хүн мэдлэв тэнцээ бас нэг танилцах гэр бүлийн нэг танилцах өдөрлөг гэдэг шиг тийм ээ тийм зүйл бас болж штэ. За ургийн бичгээ сайхан хөтэлдэг айлууд бол одоо энэ өдрүүдэд угийн бичгээ үргэлжлүүлэн бичнэ. За тэр өгтөө тэрний гэр бүлд одоо тэдний сард охин төржээ, охины нэр тэр, хүү төржээ, хүүгийн нэр тэр. За ингээд угийн бичиг үргэлжлэнэ. Энэ бол одоо Монголын төр ёс, Монгол энэ уламжлал, Монгол үндэстэн оршин байх юм бас нэг юм маш том ийм одоо хүчин зүйл тэнцээ энэ өнөөдөр ингээд өнөөдрөөс ахуулаад энэ шинэ өдрүүдэд үргэлжлээд явна шүү дээ. Тэгэхээр ийм их очир холбогдолтой цагаан сар. За сая хөтлөгч маань асууж байгаа энэ эдээ зоог шүүс гэж. Ерөөсөө л энэ Монгол түмний одоо та бүхэн нор маань одоо цагаан сар гэхэд аав ээж чинь залуу хүмүүс аав ээжтэй авж ийн голдуу шинжилгээ хийж байгаа. За магадгүй чинь бас цагаан сар заавал залуу хүн гэхээр шинжилэхгүй байх ёсгүй шүү дээ. Айл гэр үүссэн бол одоо тэгээд 9-3-аар 3 зассан баа үдэ засаад ингээ өөрийнхөө нас намбан тохирсон хэмжээний зоог шүүсээ бэлдээд төсөө орвол цай уулгаж болдог. Цай уулгадгүй өөртөө залуу айлууд дандаа айлчин гэсдэг байсан ч гэсэн тэр гэр орноо хүндтэй бид нар бас нэг айл шүү гэдгээ илэрхийлж бас ингээ шүүхсэдээ засаад ингээ тав хүмүүс ч гэсэн бас цагаан сараа хийж байгаа тийм ээ бид бүгдээрээ л тэгэхээр ингээ тавгийн идэ гэж одоо энэ хэвийн боов гэдэг, уул боов гэдэг, за зарим газар хавсаа гэдэг энэ идэ бол одоо цагаан сарын гол хүндэтгэлийн идээнүүдийн нэг тийм ээ. За энийг одоо хүний нас хөрөмг найраа хийсэн байдал, насны онцлог ач зээгээ үтсэн байдлаар ингээд сондгоогоор засна тий дэшээ үе 3 үе хамгийн багадаа 3 үе. За тэгээд 5 үе, 7 үе, 9 үе. За төр ёсны асар хүндэтгэлтэй арга хэмжээнд бол төрийн дээд өндөр түвшинд бол 11 үеэс ч бас засах тохиолдол байна тийм. Тэгэхээр зэрэг юм сондгоо үе гэдэг нөгөө жаргал зовлон жаргал гэдэг энэ нөгөө тооны бэлтгэлтэй холбоотойгоор за ингээд тийм шүү дээ. Бүгд Монголын цагаан сард бэлэгдэлгүй нэг зүйл байхгүй. Тэ утга учиргүй хийдэг нэг ч зүйл байхгүй гэж байна шүү дээ. Тэрээс хийж байгаа зүйл болгоно нь цаанаа утга бэлэгдэл агуулна. Хийхгүй байгаа зүйл болгоно нь цаанаа одоо тэр цээрлж байгаа утга агуулж байгаа. Одоо жишээлбэл сар шинэ өдрүүдэд өөр хоорондоо маргалдах, муудалцах ихийг цээрлж байгаа. Цээр гэдэг чинь одоо ерөнхийдөө хоригдж ийн гэсэн үг шүү. Цээрлсэн цаанаа бас сайхан утга агуулж. Ягаад гэвэл хоорондоо маргалд муудахгүй муу гэлэхгүй байвал энэ иржөө жилдээ бүгдээрээ амар амгалан сайхан тайван байх нэ гэдэг нэг ийм сайхан зүйлийг бодож зүйл цээрлээд байна шүү дээ тийм ээ. За бохорд заваан байхыг цээрлэн ч гэдэг юм уу те. Энэ маань өөрөө тасал иржөө жилээ өнгөтэй сайхан ингэж ухтах юм бэлэгдэл болгож ингэдэг. За ингээд тавгийн эдээ шүүс одоо айл болгон одоо нэвтрүүлгийн студ учраас бас эдээ шүүс засаагүй байна тийм ээ. Тэгэхээр зэрэг айл болгон бол одоо эдээ шүүс зассан байгаа. За тэр нь мөн л одоо насныхаа өөрсөндөө тохирсон эдээ шүүсээ монголчууд одоо эдээ шүүс чинь их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэдэг уруулаад тэр хоньны одоо бүтэн махыг төлөөлж байгаа шүү дээ. Заавал айл болгон том ууц их бүхэл тавих албагүй. Тийм нэг мага нь одоо 74 өндөр хонтой шаантай тавиал өрөөсөө тэр бүтэн хоньыг төлөөлүүлээл ингээл шүүс болчдөг байхгүй. Тийм нэгээ тавиал тэрийг хүл хүндэтгэлийн идэ мөн. За дунд бүхэл их бүхэл гэл ингээл за тэгээд цагаан сарын гол одоо идэ удаа бол одоо өцгтрийн битүүний өдөр
битүү хагарах байсан гэж. Тэр тийм шүү тий. Битүүний эдэж үснүүд за тэгээ битүүлэг цагаалга одоо өглөөний битүүн цагааны сараны өглөө чинь цагаалга гэж одоо яг цагаан сарын гол үедээ өндө цагаан үедээгээр хийсэн арцаар хийсэн голдуу айлууд арц саргаараа хийсэн цагаалга гэж ундаг одоо идэг цагаан сарын шинэ нэгний өглөө бүгд хүртэж байгаа. За өцгтөр бол битүүний эдэж шүүс гэж одоо хүндэтгэлийн эдэж зогоо хэдүүлээ ширгэлээ шүү дээ тийм ээ. За тэр мэдээж энэ тавгийн эдэгээ засч байгаа нөгөө битүүлэг буюу шүүс тийм ээ. Энэ эдээ бодаач бүгдээрээ битүүлэг гэж юм. За тэгээд буузаа айл болон сайхан жигэн идэж байгаа. Зарим газар нутгаар бол хуушуур хайрдаг. Хиншүүрээс тийм билээ шүү тий. Хуушуураас хайрдаг юм билээ. Нутаг нутгийн онцлог хиншүүрээс гаргаж тий гаргадаг ийм бас ёсон уламжлал зарим газар байна. За ингээд хам борхон бүтүүний өрөө урд өрөө чинь Монголын одоо бүх айлаар ороод гарлаа тийм ээ. Тэгэхээр хам борхондоо одоо эдийн ондооныхын дээжийг барьдаг. За гэх мэтчлэн ийм олон зан үйлүүдийг зөвхөн хоол хүнстэй холбоотой гэхтэл ингээд тийм шүү дээ. Шинийн өдрүүдэд тасралтгүй хэрэгжилж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хэдийн баг 4 5 Тэ одоо шинийн 8 хүртэл за яг шинийн 7-нд бол зарим өдөр хүмүүс ерөөдөө дийлийнхэн түгээмэл золгохыг цээрэлдэг шинийн 7-ны өдөр тийм ээ. За тэгээ шинийн 8-ныг дуустал шинэлгээ золголт бол идэвхтэй өрнөн. За шинийн 15 дотор ерөнхийдөө хол өрөө хамаатан сэтэндээ золгоцгоё гэдэг ингэж золгохыг ерөөдөө эрхэмлдэг гэсэн. За тэгээ бүр их холын хүмүүстэй бол ямар ч сан жилдээ нэг золгох хэрэгтэй л гэдэг зүгээр тийм ээ. Тэгээ нэг таахаар бас золгодог шүү тий. Цагаан сар өнгөрсөн. Одоо битүүнд бүтэн жил таарад битүүнд тааруул золгоно шүү дээ. Өмнөх жилийн золголтоо. Тэгээ бүтэн жил уулзаагүй. Битүүнд золгоч маргааш өглөө нь дахиад золгох нь шүү дээ. Энэ чинь ягаад гэвэл тэр жилдээ нэг жилдээ уулзаагүй учраас уулзж байгаа учраас золгоно. Тэгээ бүх мэтлээ. Тэгээд энэ чинь ах トゥ ус амар саданда жилдээ нэг золгоно гэдэг чинь нэг ийм учиртай байна шүү дээ. Тийм байна. Сашны өглөө за эдэр шүсээ бэлдээд тий золголтоо хийхээс өмнө бас шин дээл хувцас өмснө гэдэг бол одоо бас их гоё утга учиртай. Догдолч хүлээдэг байлаа шүү дээ чи багтаа тий. Жохон багтаа л үнэхээр догдолдог байсан. Бошоогоо өмсчмөр санагдаад битүүндээ барьж аваад өмсчмөр санагдаад тэгдэг байсан тэгээд. Тий, Монгол төмний одоо энэ үндэсний баяр яслалдаа бүхий л зүйлдээ хүндэтгэлтэй хандж байгаа. Тэрний нэг нь бол одоо энэ үндэсний дээл хувцас. Дээл хувцасаа өмснө гэдэг үл өөрийн махан бие одоо гоёж штэ. Эдгээр бие чимхээр эрдмээр бие чим гэдэг үгтэй. Гэхдээ хүндэтгэлийн баяр ёслолын үеүүдээр үндэсний дээл хувцас бол гоёл чимэглэл болж. Энэ нь өөрөө цаанаа тэр үндэсний өв уламжлал, тухайн үндэсний онцлог, хүний тэр Монгол хүн гэж харагдах тэр гадаад болон тэ дотоод тэр ондоошил ялгарлыг бүгдийг ингээл ерөөсөө дээл хувцас чинь агуулсан байж байгаа. Мөн л дөрөв одоо би нэг яриандаа хэлсэн Монголын энэ утга болигдэл гэдэг зүйл бол цагаан сард утгагүй учиргүй юм нэгч байхгүй гэдэгтэй адилхан. Бидний өнөө өмссөн байгаа дээл хувцас сунранд утга учиргүй нэгч зүйл байхгүй. Тэгэхээр энэ утга учирыг л одоо мөн дээл хувцсантаа шингээсэн учраас шинийн өдрүүдэд цагаан сарын өдрүүдэд за монголчууд үндэсний баяр наадмаараа маш их сайхан дээл хувцас өмсдөг. Одоо сүүлийн жилүүд их сэргэж байна. Ерөөсөө уламжлал нь тэгж өмсдөг байсан. За яг нэг хэсэг жоохон нийгмийн эдийн засгийн ороо үед гэдэг юм гадны соёлын жоохон тэ нөлөөнд автаад нэг жоохон дээл хувцас өмсөх нэг хэсэг жоохон багтсуу гэж ажиглагдсан боловч одоо буцаад маш их сайхан сэргэж байна. Тэгэхээр энэ бол өөрөө үндэсний дархлаа юм. Үндэсний монголчууд бол дархлаатай байна гэсэн үг байхгүй. За бид нар ер нь нэг биш болоод байна шүү. За энэ үндэсний дээл хувцас бид нар ойлгох хэрэгтэй байна, өмсөх хэрэгтэй байна. Энэ цагаан сар баяр ёслолоо бид нар ингэж өргөн дэлгэр сайхан тэмдэглэж ахмад дээдсээ хүндэтэх хэрэгтэй байна гэдэг. Эргээд тэр дархлаагаараа сэргэж байгаа л ийм асуудал. За тэгээ дээл хувцас гэдгийг бол цагаан сараар бол нэг ялангуяа за бас л монголчууд ярьдаг нэг жилдээ нэг шин дээл хийгээд авчих гэдэг тийм. Энэ бол өөрөө тэр юу гэдэг нийлбэг монголоо илбэг дэлбэг тийм ингэж өнөрөгдөн сайхан байхын бэлэгдэл болгож гэж нэг дээл хийж уралдаг. Монгол дээл бол одоо тэмч айхтар юу гэдгийг дааж давшгүй үнэртгээр бүтдэг ийм хувцас бол бас биш. Энэ энгийн бүсээс ахвала. За мэдээж эртнээсээ л тийм байсан тийм ээ. Эртний хаад ноёдууд нэг хүнтэй магнит тавдаг дээлэр явдаг. Тэр бол мэдээж хэрэг энэ дэлхийн аль улсын үндэстэнд байдаг л асуудал. Энгийн ар дээр гэдэг нь бол өөрснөөсөндөө тохирсон одоо ийм материалаар гэр болгон өрхөө үйлдвэрлэгч байлаа шүү дээ. Эртээ хийгээ өмсчихдээ чинь. Тийм. Эртээ айлын ихнэр болгонд үйл уралдаг. Ингээд сая нөгөө
ярьдаг шиг хүүхдүүдтэй нэг дээл хийц нөгөөд шин дээлийн өмснө гэдэг хүүхэд болчууд энэ одоо мөрөөдөлтэй. Тэгээ цагаан сарын шинийн нэгний өглөө бүтүүний орой хоёод эхэлнэ шүү дээ тийм ээ. Ингээ цагаан сараар сайхан монгол хүн би монгол хүн гэдэг тэр сайхан эрхэмлэл тэр сайхан одоо бахархлаа. Ингэж үндэсний дээл хувцаснасаа эдээ будаанасаа авч байгаа. Энэ бол монгол хүнийг хүмүүжүүлж байгаа нэг том хүмүүжлийн юм зүйл давхар яваад байгаа шүү. Цагаан сар дотор ч тийм. Тэгэхээр аль болох цагаан сараар одоо юм сайхан үндэсний дээл хувцас өмсөх нь зүйтэй. За яг шин дээл жил болгон шин дээл хийгээд байх нь одоо бас тухайн хүмүүст магадгүй санхүүгийн хувьд тий өндөрлөлттэй бол тийм алга байхгүй тий өөрийнхөө өмнөх өмсөжсэн сайхан дээл голон сайхан цэвэрхэн өмсөх хэрэгтэй. Зөв өмсөх хэрэгтэй. Энэ л чухал. Зөв сайхан цэвэрхэн. Мэдээж чинь битүүний өдөр бүхэхээр тоо спортгнаасаа салж байгаа тийм ээ. Одоо зумжингаа өмсөөгүй, намаржингаа өмсөөгүй хурган дээлүүдээ битүүний өдөр гаргаж ирээ бүгдийн сайхан сэврээгээд сэгсрээ тоосыг гөвөөд. За энэ бол одоо ингээд урд жилийн хэр бүртгийг арилгаад дахиад шинэ болгож штэ. Шинэ болгож тэр дээлийг өмсөж байна. Ингээд сайхан зүүнийг өрчлөөгийг гаргаад ингээд сайхан өөртөө тохирсон дээлээ ингэж өмсөн гэдэг бол мөн л цоо шин дээлтэй дээл өмсөж байгаатай ялгаа байхгүй гэсэн. Тэгэхээр энийг л монголчууд өнөөдөр бүгдээрээ бас сайхан ойлгоод тэгээд ер нь бол монголчууд чинь дээл хувцсанд их ариг намтай хүмүүс шүү дээ. Өмсөөд дууслаа сайхан ивхэд тийм ээ баалан дараагаад ингээд дан андигнаад цааш нь хийдэг шүү. Тэгээ ерөөсөө ингээд тайлал ингэж шийддэг тийм хүн бол бараг байхгүй. Дээлийг бол тийм. Тийм учраас ерөөсөө тэр дээлийг маш сайхан ивхэж хадгалж тэр ивхсэн дээлийнхээ ивхээсийг гаргаж баяр ёслолоор өмснө гэдэг бол өөрөө ингээд тэр дээл хувцсанд хүндэтгэлтэй хандж байгаа тийм хэлбэр шүү. Айл хийсэл явж хахад ер нь гадуураа бүгд нэг сайхан дээл үндэсний дээл хувцас өмсгөөцсөн. Тэгээ гэр бүлээрээ хосолцсон ингээд явж байгаа. Харагдах байдал нь ч гэсэн үнэхээр гоё яж байдаг. Тэгээ тэр нэгэндээ нэг хүндэтгэлтэй хандж байгаа тэр нэг байдал нь илүү нэг энгийн өдрүүдийг бодвол илүү гоё болсон юм шиг санагддаг. Замын хөдөлгөөнд орцож байгаа ч гэсэн тийм. Ерөөсөө энэ дээл хувцас үндэсний хувцсанд нэг тийм шийд байна л да. Энэ ч одоо дэлхийд дээр ганцхан үндэсний хувцастай нь бас манай Монгол биш шүү дээ тийм ээ. Улс үндэстэн болон өөр өөр үндэсний хувцас. Тэгэхээр тэр үндэсний хувцаа өмссөн тэр улс үндэстний хүн бол тэр тухайн улс үндэстний ард иргэдийн унган тэр зан байдал тийм унган тэр бие авч явах соёл нь огцом сэрэгдэг байна л да. Тэгэхээр энийг бол бид нар одоо монголчууд дээрээс харж болж байгаа. Цагаан сарын шинийн нэг өглөө өнөө өглөө ингээл гараад ирэхэд бүгд дээрээ сайхан дээл хувцас өмссөн ингээл алхаа гიშгэн зэгцэрсэн тийм ээ. Тэгээ нэгнтэйгээ сайхан алсаас мэдчилдэг тийм мэндийн зөрөөтэй өнгөрж байгаа. Энэ болгон чинь өөрөө ингээд тэр дээл тэгээ энэ цагаан сарын өөрөө цагаан сар болон түүнийг дагалдаж байгаа энэ олон зан үйлүүдтэй ингээд бүгд сүлэлтсэн байгаад. Тэгэхээр энийг бол Монгол хүмүүс бол багасаа ингээд аав ээж өвөө эмээг гачуу шинэлээд ингээд тэр үл ингээд хичээл сургуул хэдэн 100 удаа ингээд автцсан тийм хичээл сургууль шиг ингээд суудсан байгаа байхгүй тийм учраас дээлийг өмсгөөд ийм сайхан эцэг гоё болдог би монгол хүн гэдгээ мэдэрдэг гэдэг тэр юм цаана хараа энэ да тэр хүүхдэд нөлөөлөө тэр залуучуудад нөлөөлөө бид бүхэнд нөлөөлөөд ингээд явчихж байгаа юм л та. Цагаасаа л нэг гоё зөгч байгаа. Саал гоё тийм. Монгол хүн болгон зөхгүй хүн гэж байдгүй санагддаг шүү тий. Зөв өмсөх хэрэгтэй. Ер нь бол тий жаахан дээл өмсөө жаахан сонин харагдаад байвал байгадаг шүү дээ. Ингээд буруу өмссөн үү гэж харагдаж. За. Дээлээ тий. Сайн зих бүслээгөө дотоод одоо гормонуудын хайцаас нь зөрүүлээд татцсан ч байд юм уу тий. Эсвэл нэг талд нь овааруулаад бүсэлцсэн ч байд юм уу. Тэгэхээр нэг жаахан дээл буруу харагдана. Тэгэхээр зөв өмсчих юм бол Монгол хүнд дээл зөхгүй тийм монгол хүн гэж байхгүй. Тэгэхээр яг өөртөө тохируулаад зөв дээлээ их сайхан хөөргөж зарим хүн бол их хөөргөж бүслэхээр их гоё харагддаг. Тэгэхээр өөрт нэг яхаа тий сайхан тохируулаад ингээд. Тэг нутгийн дээлний онцлог бас баг өөрсөг байгаад идэг шүү тий. Тийм. Тэр бол одоо байгаль цаг хүртэх холбоотой. Тий. Одоо өндөр салхитай, уул өндөртэй газрын хүмүүс бол тормоотой одоо дээл өмсөн одоо хүүтэн газар хайгаад үл чинь хүлээ бас хамгаалж байна тийм ээ. Өндөрлөг газрууд руу за яахан тал болоод тэгээд ирэхээр их хүчтэй салхитай газар бол хормон жаахан богино болоод хор болоод ирдэг чинь хормонд орооцолтохоос бас жагаас эргэлж штэ. Гих мэтчлэн за ингээд цаг агаар байгаль цагаар эрхэлжөө одоо тэр мал аж ахуйн онцлогоос хамаарат дээл хувцас бас янз бүр байна. За дээл үндэсний дээл хувцас бол одоо бас л язгуурын уламжлалт энэ өнөөдрийг хүртэл Монгол төмний өмсөж зүүж ирсэн энэ олон төрлийн загвар байгаа шүү тийм. Энэ чи бүгдээрээ бидний үндэсний соёл шүү дээ. Язгуурын ташуун өнгөртэй дээлчсэн бидний өвдөөцсөн бүтээсэн язгуурын дээл одоо бидний өмссөн байгаа энэ дөрвөлжийн өнгөртэй дээлчсэн тухайн нийгэм цаг үеийн онцлогоос болоод
тэр өөрсөндөө тохируулж авсан загвар. Тэгэхээр одоо ийм дээл бол одоо дэлхийд дээр Монголд л байна. Тэгэхээр энэ бидний дээл. Тэ. Тэгэхээр зэрэг энэ бол танаах манах бидний юм биш гэдэг зүйл бол байхгүй. Энэ үндэсний соёл бол энэ үндэстний туулахтаа бүтээсэн бүх соёл бол бидний соёл. Тийм учраас бид өөрсдийн түүхийг соёлыг өгөөсгөж болохгүй. Тэгээ энэ цаг үед ч гэсэн залуучууд бас их сайхан яг энэ дээл гэхдээ бас өөрсөндөө тохируулаад шинэлэг содон загвараар бас хийлгэж байна. Энэ бол одоо энэ орчин үеийн үүсмэл соёл бас л үндэсний дээл шүү дээ. Тэгээд тэр нь ч гэсэн өмсөө явж байхад ер нь харагдах байдал ч гэсэн илүү гоё зохицуулсан байж байгаа шүү. Тийм одоо хатмал хэрэглэг болж байгаа нь өөрөө бас үндэсний дээл хувцас илүү их өмсөх болж байгаа шалтгаан баг л та тийм. Тайлбар байх. Ягсаа тэр их тэгээд орчин үед юу гэдэг нэг маш загварлаг хүрсэн шүү дээ Монгол дээл. Үнэхээр гоё загварлаг. Одоо улирал болгон болж байгаасаа л гэж боддог бол тийм. Маш загварлаг гоё. За ер нь таны ер нь бага нас тий бага насны гоё хэдүүлээ цагаан сарын гоё дурсамжууд бас хуваалцъя гэж бодлоо. Бас тэр дурсамж илүү их нандин байд юм болоо гэж боддог тий. Яг энэ баярыг ингээл ойртоо төхөөл ирэхээр нэг тэр дурсамж нь шууд нэг орж ирж идэг. Нэг тэр тэгж илээ гэж тэр чинь нэг шүү дээ. Их эртнээс бэлдэж шүү бас цагаан сар. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол цагаан сарын бэлтгэлээс эхлээд яри тий. Цагаан сарыг бол монголчууд зуны улирлаас эхлээл бэлдэж байгаа шүү дээ. 100 цагаан эдэгээ аваад эхэлж яхад за энийг одоо 5-гийн эдэн дээрээ засах харуулаа гэж тусгаалan бэлдэж байна. Тийм ээ. За тий. Тэгээд намар болоод ер нь ичний цагаар за одоо яг цагаан сараар чанах махнуудаа тусад нь аваад үүсэл наатгалнаа. За одоо өнөөдөр бидний сайхан нууж байгаа айраг цагаануудыг тийм ээ намар эд сайхан намрын айраг чинь маш сайхан болоод ирнэ. Бүр маш одоо зөв боловсроо зөв эсээ тэр үед нь за цагаан сарынхаа айраг цагааг аваад ингээд бэлтээ. Ингээд намраас эхлээл ингээд цагаан сартаа бэлдээл ингээд цагаан сар болно. За тэгээ миний багнаас бол одоо хөдөө өнгөрсөн. Өвөө эмээ дээрээ миний хамаг болчирнаас бол өвөө эмээ дээрээ тэгээд аав ээж хоёр маа сумын төвд багш хийдэг байсан учраас аав ээж дээрээ сургууль цэцэрлэгийн цагаар очиад ер нь босод үеэр бол өвөө эмээ дээр өссөн. Тэгэхээр малахууд их ойрхон өссөн юм учраас цагаан сарын баярууд бол одоо ингээд сэтгэл тутах маяг л да. Яг л одоо Монгол уламжлалаар ингээл өөрснөө гэртээ хавсаа бол боовоо өөрснөө гэртээ хийж идэг. Тэгээд л чи хевлээд дарна. Тэгээ зөв гурлаа зөвлөрүүлэн тэгээд хевлэн тэгээд өөрснөө тосон шараад аваа. За ингээд хэвийн боовнуудаа бэлдэн. Ууц махнуудаа чанах махнуудаа манай өвөө бүгдийг нэг хүрчлээ ингээд сайхан бэлдээл жамдаг. Тэрийг ингээд хажуунаас нь харж өссөн ингээд юм байна гэх юм. За тэгээ сумын төв рүү орохоор манай аав ээж хоёр бас мөн дижээ бөөн бэлтгэл болоод л байж. Тийм ээ. Өвөө дээр 5-гийн эдэмэдэг бол бомова бас цог чаналдаг байсан болоо да. Тэндээс нь бол боовнуудаа авчираад ингээд тасан. Тэгэл яг мэдээж өвөө эмээ дээр байсан ч гэсэн гэртээ шинэлнэ тийм ээ. Өвлөө аав ээж тэгээ золгоод за тэгээд зэрэгэлдээ суманд байсан юм аа манай аав ээж хоёр Аранга аймгийн жаргаланд сумууд өвөө эмээ маань Аранга аймгийн Эрдэнэ мандал сум зэрэгэлдээс. Тэгээ шиний нэгний өглөө гэртээ золгож аваад тэгээд миний хүүхэд нас ч одоохных шиг бас машин тэрэг тийм ч ихсэн илбэг байсангүй. Гэтэ гайгүй 1990-ад болсон. Тэгээ шиний нэгний өглөө зэрэгэлдээ сумууд руу явах хүмүүс нийлж аваад ингээл явдаг. Тэрэнд яваал одоо өвөө эмээ дээрээ ирж золгодог. Тэгээ өвөө эмээтэйгээ золгосон зарим жилүүд бол өвөө эмээ дээрээ золгохоор морь унаад одоо ингээл хүмүүс ярьдаг хөдөө өссөн залуучууд голдуул ярьдаг ш морь унаалan хоттой айлаар хийдэг. Тэр үл яг бодож. Загалдуулаараа хийсэн. Со танихгүй айлуу. Тэр таньдаггүй хамаагүй. Гэтэ тэр нутгийнхан бол нэг бүр мэднэ л тий. За ингээд тэр тэргуухаар орно гэл бидний хүүхдүүд нийлж аваад ингээд айл хийдэг. Тэрийг ч бас л 1-2 жил тэгж явж л байсан. За сумын төвд байхдаа бол арай аав ээжигээ дагаад ингээд айлаар явдаг ч юм уу. За яг л энэ уламжлал ийм зүйлээр л өссөн. За тэгээ сүүлийн Улаанбаатар хот руу манайх шилжиж ирсэн цагаас Улаанбаатар хотын шинжилгээ гэж бас юу гэдгийг бас үзсэн. Автобусан суугаад л тийшээ манай авах талынхын чингэлтэй хавруу гэж бөөнөрөө байдаг байсан. Тэгэл манайхын 6 буудалд. Тэгэл өглөө гэртээ золгож аваад аав ээжтэйгээ 6 буудлын автобусанд суугаад л чингэлтэй рүү явна. Өө станаг баахан золгох гэж байгаа хүмүүс автобусын дотор зарим таньдаг хүмүүстэйгээ таараа золгож явах шиг. Тэгэл тэр чингэлтэд очиж авгуудтайгаа ингээд тэр аваар манай авгуудын баг 10-аад айл үүдэг гэсэн баг. Тойрол нэгэн шиний нэгэн хоёрынд ингээд битүү золголт болдог. Их л тийм сайхан дурсамжтай. Тэгэл бэлгээ өөртлөөд л байна. Торлоод л байна тий. Өөрлөө ороод л байдаг тий. Тэгэл ерөөсөө л нэг тийм хүүхдийн хувьд бол тэр бэлэг авах
айл сайхан одоо очиж зоолгох тэгээд тэр гоё сайхан амтлаг жихэр бичээ идэх одоо тийм зүйл бас их сайхан дурсамжинд нь үлдэж мэдээ цагаан сараар бол айл болгоно л байгаагаараа хамаг сайхан зүсэл гаргаж ах дүүсээ байлж байгаа юм чинь тэр бол хүүхдүүдийн хувьд бол маш сайхан юм амьдралын дурсамж. Тэгээд нэг ах дүүсээ таньж мэдж байгаа их том ийм зүйл яваад байгаа юм л да. Одоо тэр олон цагаан сарууд тэр миний бага насны хүүхэд насны цагаан саруудаа ингээл ботход одоо бол миний аавын төлөө ах дүүс ийм хүмүүс байт юм байна. Миний ээжийн төлөө ах дүүс ийм хүмүүс байт юм байна. Тэгэл хөдөөнөөс шилжээд ирсэн байх үедээ бол аавын төлөөх нэг бас их сайн мэддэггүй байлаа. Ээжийн тал нутагтаа тэр аваараа байгаад ирсэн учраас тэгээд энэ хотод ирээ шинэлэхдээ маш олон аавынхаа төлөө авгууттайгаа ингэж цагаан сараар л анх удаа царайцыг харж ирсэн. Тэр дурсамж одоо яг сэргэж шүү. Манай хоёрын хувьд ер нь яаж өнгөрч ийн өнгөрч байсан цагаан сарын. За тэгээ охин хүүхдүүдийн хувьд бас баг зэрэг өөр штэ. Тэгээд ээжтэйгээ аавтайгаа хамтдаа гал тохоонд үлсгэлжиндээ л гэж. Тэгээд бэлтгэл ажлыг одоо мэдээж хамтдаа хийн. Хамгийн гоё зүйл нь бас одоо айл хэсэх. За тэгээд нөгөө хайртай дотныхоо удаан уулзаагүй хүмүүстэрээ очиод уулзах тэр мэдрэмжил их хамгийн гоё байдаг юм шиг санагдлаа сая бодож байхад. Тэгээ бас багшаасаа түрүү нэг зүйл асуумаар санагдлаа. Тэгээд бэлэг авдаг мэдрэмж нь их гоё байдаг. Гэхдээ юу өгч байгаад нь биш зүгээр ингээд нөгөө Монгол түмэн чинь тий алгын дэш нь алга дэшээ харуулах гэдэг утгаараа л их гоё байдаг гэсэн юм шиг байна. Тэрийг бас гоё уриалж хэлмээр санагдлаа да тий. Тэгэлгүй яг ер нь цагаан сард эрттэй бол настангуудтайгаа ангийн арь сурганы арьстай зоолгодог байсан тухай одоо сурвалж идвэ. Тэгэхээр ямар ч настан болоо за тэгээд хүүхдүүдэд настангууд нь буцаад цагаан эдээ харуулбаа өгч хүүхдийн гар сайлгадаг ийм уламжлал байсан байна. Тэгэхээр энэ уламжлал бол ерөнхийдөө настай хүнийг хүндэтгэх, хүүхэд баярлуулах, энэ баяр ёслолоор үндэсний баяраараа гэдэг энэ агуулга нь бол зөв юм. Тэгээд тэрийг бид нар бас их сая хөтлөгч маань хэллээ. Тэр юу өгөх нь чухал биш гэж. Тэр их чухал. Тэр айлын хувьд тэр ирж байгаа зочноо баярлуулахын тулд одоо өөрсөндөө тохирсон л тийм бэлэг өгчөд болж байгаа. Тэрнээс одоо орчин үед чинь бас жоохон тууширдаг болсон байх шүү. Их том юм өгөх хэрэгтэй юм шиг тийм. Ингээ өөр хоорондоо бэлэг сэлтээрээ өрсөлддөг. Тэр бол их буруу жишгээ. Тийм зүйл бол угаасаа уламжлалт байхгүй. Тэгэхээр зэрэг болж игэл одоо яхаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэдээ бас энэ засварт хэлчмээр байна. Монголчууд өөрсдөө бас их том үйлдвэрлэгч улс биш ч гэсэн манай жижиг дунд үйлдвэрлэлийн гар орчууд маань их сайхан зүйл хийдэг болсон. Үндэсний утга бүлэглэл шингээсэн маш гоё зүйлсийг их хийж байгаа. Тэгэхээр зэрэг үндэснийхэн тийм зүйлийг цагаан сараар орж ирж байгаа хүүхдүүдтэй, өгшчүүдтэй бас биелүүлүүл юм дотооддоо бас үндэсний эдийн засгтаа бас нөлөөтэй. Тэгээд дотооддоо ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй нөлөөтэй. Дээрээс нь тэр үндэсний утга бүлэглэл шингэсэн зүйлийг хүүхэд биелгийн давхад бас түүнийг ойлгох тийм ийм цаад одоо өөр нөлөө нь бас их эерэг сайхан юм. Өөр болохгүй бол одоо сүүлийн үед бас хүмүүс бас ярьдаг болсон байна. Үндэснийхэн мөнгөнд тэмдэгтэйг л хэлүүлж тэр үжиг хэрэгтэй зүйлээ авчих юм гэдэг ч юм уу тийм. Нэг ийм байдлаар тэгээд тэр нь заавал тийм их байх албагүй шүү дээ. Их байх албагүй тийм. Өөрсөндөө тохирсон. Өөрсөндөө их тийм эдийн засгийн хүндрэлгүйгээр ер нь баярлдаг баяр шүү дээ. Монголын цанаасаар. Тэгээд сүүлийн хэдэн жил нэлийн эдийн засгийн хүндрэлтэй болгоод энэ бол ерөнхийдөө өөр хоорондоо өрсөлддөг нэг тийм жоохон буруу хандлагаас л үүдэлтэй. Тэр ерөөсөө хинтээж өрсөлдөх шаардлагагүй. Энд өрсөлддөг баяр биш. Энэ бол ерөөсөө тэр та гэр бүл ураг садантайгаа зоолгох тэр гэр бүлийнхээ хүрээнд л энэ төр ёсоо дээдлж хүндэтгээл өөрсдийнхөө боломж болцоонд нийцүүлээд эдээ удаага засаал ингээл ёс төрөө үлдчихдэг, зам үлээ үлдчихдэг, тэндээсээ сайхан Монгол соёлын дархлаагаа дэмжчихдэг, төрөө дээдлждэг ийм л баяр. Тэр болгоныг тэр хийж байгаа зан үйл ёс ёслол гэдэг бол өөрөө тэр энэ цагаан сарын хамгийн гол зүйл байхгүй. Тэрнээс биш таны одоо эдийн хэмжээний үнэтэй том зүйлийг хүнд биелүүлээд байгаа чинь бас тийм чухал биш. Эдийн хэмжээний үнэтэй тэр том хөөрөг гаргаж одоо өөрөглөөхөд байгаа нь бас тийм чухал биш. Тэр хөөрөг бол та өөртөө одоо хоёулаа сая хөрөглөхөд хоёулаа залуу хүмүүс өөрсөндөө тохирсон л хөөрөг барьсан. Энийг бол заавал би одоо том шүрэн хөөрөг барих хэрэгтэй. Тэр юм зүйл байхгүй. Өөр нь болж игэл өөртөө хэрэглээндээ нийцсэн хөргөө бариад тэгэл тэр утга үлэгдэл шүү дээ. Энэ чинь хоорондоо энэ үнтэй хөөрөглөөд энэ хөөргөний соёл гэдээ яриул цаана хөөрөглөх соёл энэ гэдэг чинь бас их том юм байгаа. Монголын уламжлалт сайхан соёл хөөргөөрөө дамжуулаад
мэдээлэл солилцоод байгаа шүү дээ. Наана ингээд ингийн үгээр мэдчлээд байгаа боловч тэр өөрийгөө хатгаж байгаа, өөрийнхөө толгоос улалж байгаа тий. Тэгээд тэр харшуулахаас ахуулаад ингээд маш дохиод юмдгийн маш олон зүйл ардан давхар явж идэг. Ингээл цагаан сарт бүгд биелэгдэл хүнтэй яаж харьцгаа хоёр жирэмсэн их хоорондоо зологдгүй гэдэг чинь цаанаа бас л утга. Ингээл тэг эхнэр нөхөр хоёр хоорондоо ягаа золог дандаа утга явж байгаа. Тэгэхээр энэ утгыг ойлгоно гэдэг бол манай ардын багш Хөдөлмөрийн Баатар Дулам багш гэж одоо Монголын бэлэгдэл зүй судлаан сэтгэлийн одоо ноён оргил болсон хүн байна. За тэр хүний тэр бэлэгдэл зүүн номуудыг уншихад бол Монгол түмэнд бол утга учиргүй хийдэг нэг ширхэгч хөдөлгөөн болохгүй шүү. Тэ утга учиргүй хийдэг нэг ширхэгч үг байхгүй. Нэг ширхэгч үйлдэл байхгүй. Тэгэхээр монголчууд бол энэ утгын юм эрэлж ардсан юм. Тэгээ энэ утгын эрэл хийж байгаагийнх нь хамгийн юм огт ээж болсон хамгийн одоо юм хорон цугласан ийм үеийн бол одоо өнөөдрийн сар шинийн нэгэн цагаан сар үндэсний их баяр наадам гэж энэ монголчуудын ёслол хурсан ийм сайхан баяр ёслолууд болж таардаг л та. Их чимгийн маань хувьд бас хэрхэн яаж тэмдэглэдэг болоо. Одоо юу надад ч нэр сэтгэлд. За цагаан сар гэхээр ер нь бол яалтчгүй хамаатан саднууд дээр очиж настан буурлуудтайгаа залгах бол хамгийн түрүүнд хүсэж хүлээдэг өдрүүд маань байдаг. За тэгээд яг галтайгоо барьдаг хүн л дээ. Яг үндэ тэгээд ер нь бол галтайгоо барьж байгаа хүний хувьд ч гэсэндээ ирж байгаа зочдоо сайхан хоол ундаар дайлна гэдэг өөрөө бас сэтгэлд их гоё байдаг л да. Тийм учраас өөрөө ч тэр ажилдаа дуртай хүмүүс бас сайхан бууз хийж гисэн сайхан салааттай хүмүүсээ дайлт цайлаад гаргахад сэтгэл үеиг их гоё байдаг. Тэгээд дээрэс нь саяын бэлгэний тал дээр ч гэсэн одоо сүүлийн үед одоо хятадаас хүмүүс маш их хэрэгтэй хэрэггүй юмнууд ямар ч тач бэлдээл тавьдаг. За түүнийг бас яг эсэргүүцээд Монгол мөнгөний тэмдэгт болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар бас залуучууд их зөв эерэг хандлага гаргаж байгаа. Энийг бас хувийн зүгээсээ бас дахиад та бүхэндээ санаачилж хэлмээр байна. Тэгээд цагаан сарын баяраараа ямар ч тач өв уламжлалаа хадгалж үлдээгээд гэр бүлтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх нь л их чухал юм болоо гэж бодож байна да. Тэгээд ямар ч тач нөө үндэсний дээл хувцас өмсөө олон хүнийг харахлаараа айгүй гоё санагдтiin. Тэгээд цагаан сар бол бас хүн болгоны л хамгийн дуртай баяр нэг баг та. Тэгэд энэ баяраа бас нөгөө залуу хүмүүсийн хувьд бол бас одоо цээрлэх зүйлсийг мэдэхгүйгээсээ болоод ч юм уу те бас хөөрөг өмнө хэрглэж үзээгүй жоо хөөрглэхэд бас бага хахад нэг дурсамж байна. Нөгөө харшуулцсан тэгээд бас өвөөдөө загнуулаад хамгийн юмэг нэстэй сонсож ийсэн. Тэгэхээр хөөрөгний тал дээр одоо бол гаргаад гэжтэй. Тэгээд та бүхэн бас цагаан сараараа өв уламжлалаа дээдлээд Настан буурлуудаас бас үгийн сайн сонсож байгаараа таны хувьд бас үзэгчдэд маань зориулаад хэлэх одоо цээрүүдийн талаар ч юм уу те бас тавчхан дуртаад өгөөч. За тэгээ ер нь сайхан идэ бодаагаараа дайлах галтгоо барих гэдэг маань одоо айл болгоны огтуд тэр чин давхар ахаал нөгөө нэг сургууль яваад байна. Айлын ихнэр болно нэрээд үү тийм ээ. Тэгэхээр тэр айл бэлтгэгдэж байна. Тэр айл сайхан идэ ундаа илбэгдүүлэг сайтай одоо ер нь нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг гэж нэг үг байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг сайхан идэ бодоотой цай сайтай гар сайтай ийм айлын ихнэр болгох бэлтгэлийг л одоо аав ээж чинь тэр баяр ёслолуудаар ахна бэлдээд байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол одоо манай залуу өсгөөчүүд бүгдээрээ ингэ сайхан эргээр хүлээж авах хэрэгтэй тийм ээ. Яг л ингэ ажил хийлгээ намаа галт толгоонд ингэ байлгаад байдаг гэхэд ингэ бодвол бас л хэцүү л байх хичнээн өдөр тийм ээ. За энэ бол нэг хандлага. Цэврийн асуудал бол ер нь бол цагаан сараар хоорондоо тийм хэрүүл маргаа маш цээртэй. За тэгээд мэдээж хүн болгон хүний амьдрал болгон янз бүр өөр өөр байдаг тийм ээ. Зарим зовсож хүмүүс байгаа тийм. Гэхдээ цагаан сарын өдрүүдэд өвчин зовлон ярих бас цээртэй. Тэр энийг бол монголчууд их мэддэг шүү. Эдийн өвдөж байгаа боловч цагаан сарын шинийн өвчнөөр хэлэхгүйгээр өөр хөттэйгээ золгоод ингээд байж идэг. Тэгэхээр зэрэг тэр жилдээ идэгнэ гэдгээл одоо бас билэгдээд тэр цээрж байгаа гэж цаана хаад давхар билэгдэл явж идэг. Сүүлийн жилүүдэд нэг жоохон ажиглагдаад байгаа манай энэ залуучуудад хүүхдүүдэд болдоо тийм ингээд гэртээ аав ээжтэйгээ золгочоод айл хэсэгт ургуу гэдэг тийм ээ. Өнөөдөр очихгүй ах дүүсээрээ очихгүй байх гал гэртээ үлдэх гээд байдаг болсон байна. За энэ бол одоо ер нь бол хуучин цагтаа бас цээртэй. Ер нь цээртэй. Ягаад тэгэхээр энэ бол одоо ураг удам үргэлжлэгч тэр хүүхэд тэр ураг удмын нэг сүлжээнд ороо явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ ураг удмаа мэдэхгүй байх гад байгаа ийм агуулга цаана яваад байгаа танихгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг тийм учраас тэр айл хэсгээс цааргалахыг бас зээрлээ. Тэгэхээр зэрэг айл хэсэж өвөө ах дүүстэйгээ бас учир зоолох хэрэгтэй гих мэтчлэн. За тэгээд бохир заваан байх хулгай зэлгий ийм одоо
зүйлийг одоо угаасаа ч өдөр тутамдаа цэвэрлэдэг. За сар шинийн өдрүүдээр бол одоо ийм толгой зэлгээ гарахыг бол одоо маш их одоо цэвэрлж маш их одоо муу зүйл гэж ойлгоно монголчууд. Тийм учраас сар шинийн өдрүүдэд бол одоо энэ зүйлийг одоо огтоос одоо ийм зүйлийг одоо санаж сэтэж болохгүй нь шүү дээ, тийм үү. За тэгээ яхаа битүүний өдөр энэ төр айлд хонохгүй айл гэдгийг тийм үү. За шиний нэгэнд тэр жилдээ гээл гих мэтчлэн. За яхаа янз бүрийн тохиолоор одоо жишээлбэл хол газар явж өвөө эмээ дээр аав ээж дээр очиж золгох шинэлэх ийм асуудал бол байна шүү дээ. Тэгэхээр яхаа тэр их гэр бүлдээ очиж золгож байгаа юм чи таньж мэдэхгүй айлд ураг төрлийн биш, хамаатан садан биш, найз нөхдийн дээр ч юм уу тийм ээ. Ийм айлуудад бас хонохыг бас цэвэрлээд байна. Гэх мэтчлэн ийм цэвэрлүүд. Ер нь бол энэ нөгөө ураг төрөл төр ёсны баяр учраас үүнд их сайхан хүндэтгэлтэй хандараа л гэдэг агуулга явж байгаа шүү. Цэвэр болгоны цаана. Тэрнээс биш чи болохгүй, ангиж болохгүй, тэгж болохгүй гэл ингээл загнаад байвал юу яхаараа болдгүй гэдэг юм байх гэдэг тийм. Тэгэхээр зэрэг тэр хийж болохгүй гэдэг зүйлийг чинь ард дандаа л энэ гэр бүл, ураг төрөл, ахын дүүс, төр ёсоод идлэрээ хүндэтгэрээ гэдэг ийм л агуулга яваад байгаа гэсэн. За маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд шиний нэгэн учраас бас хэсэх айл их байгаа байлгүй. Цаг зав гаргаж бас бидний студид хүрэлцэн ирсэн таньда одоо маш их баярлалаа гэдэг бас хэлхийн зүйтэй боллоо. Тэгээд нэвтрүүлгийн төсвөлд бас бид бүхэн үндэсний брэнд болох Говидара хэмээх брэнд одоо ер нь бол гараад манай хэрэглэгчд маань бас нэлээд танил болсон. Тэгээд дотор нь юу байдаг вэ гэхээр энэ цацдаг арц гарсан байна. За арцны үнэрт ер нь дуртай сайхан цацаад ингээд одоо машин даач гэдэг юм өрөөндөө ч гэдэг юм уу те. Ингээд ариутгах чараас авч хэрэглэх боломжтой. За тэгээд савн байна. Одоо нойтон салфетик гэх мэтчлийн ахын одоо яг хэрэглэдэг юм үндэсний брэнд байна тань бас. За баярлалаа. Гарын бэлгийг бас сайхан гарч байгаа хүн дээд гар дээрээ харах яах вэ? За баярлалаа. За тэгээд өнөөдөр сүрээр дарагч юм их гал морж Монгол төмөн бол одоо морьтон монголчууд тийм морь гэдэг энэ амтан маань Монгол төмөнд дээл буй нөө гэдэг монгол хүний ондоо шил ялгаралтай үргэлжийн мөнгөд хамт явж идэг ийм сайхан амтан. Тэгээд энэ морь жилтэй монголчууд маань морьшгөө сайхан хямрлаг өөдөө байж, хямар нөөдөө байж, лундаан сайхан өөдрөг байж, үр хөхөд ахын дүүс, авга нахцаараа, хамаатан садангаараа бүгдээрээ илгээрийн хамглан байж, төрлөөрөө төвшин амглан байж, хамт олон найз нөхөдтэйгөө итэ, эвтэ сайхан байж, ажил үйлсэн өөдрөг бүтэмжтэй байж, ингэж энэ гал морин жилээ ухтаж, энэ жилээ өнгөрөөж, ирэх жилдээ тэгээд бүгдээрээ илүү их амжилт бүтээлээр дүүрэн ийм оныг өнгөрөөлөө гэж сайхан өөрийг зөрүүлэн мэндэлтийн эрүүл тавья. Тэгээд Монгол төм маань сайхан шинэлээрээ бүгдээрээ. За эрүүл батаршгэ. За өнөөдөр сар шинийн баярын маань шинийн нэгний дугаарын студийн маань хойморт хүндэт зочноор соёл урлагийн их сургуулийн соёл судлалын тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Мөнх Бадрал багш маань хүрэлцэн ирж бидэнтэй бас сар шинийн баярын талаар маш дэлгэрэнгүй гахалтай ярилцлагыг өрнүүлээ. Маш их баярлалаа тань. За гэлээ. Хөтөлбөрийн төрөйд өндөрлөж байгаа үзэгчдээ хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.